Сайн байцгаана уу янз мажууд маань. Тэгээ та бүхэнд эзний нэгүсэл дүүрэн байх болтугай. Тэр өнөөдөр би бас хувийн туршлагаасаа та бүхэнд хуваалцъя гэж бодсон юм. Ер нь хүмүүс давхар дуу хоолой эзнийг сонсох гэсэн юм. Яг би дуудлагаа мэдэх гэсэн юм, хариултаа авах гэсэн юм. Бизнес асуугаад л байгаа гэж маш ярьдаг л да. Тэгээд түүнчлэн зарим нь бурхны дуу хоолойг чөтгөрийн дуу хоолоос яаж шалгах вэ гэдэг юм уу хэлдэг ба. Тэгэхээр чамайг буруутгасан, таныг буруутгасан дуу хоолой байгаа бол Бурханаас байх магадлал маш их өөр. Бурхан гэхдээ огт загнадаггүй биш загнадаг. Би Бурханд хэд удаа загнуулж байсан. Бурхан загнуулах юм уу? Бурхан үнэхээр загнах үед айн чичирдэг. Тэгээд бас Бурхан хэлэх гэж оролдоо сонсохгүй байх юм бол хайртай хүмүүсээ тодорхой хэмжээний асуудлууд зовлон дундуур гарах явдал ч гэсэн байдаг. Тэгээд өөртөө амьдрал үзэх гэж явуулж лөрхдөг гэсэн үг. Надгүй байвал яхын хараг гэж яриа хэлдэггүй л ахал та. Тэгтэл харж үзэхээр эзэн минь гээд нөгөө айл төрсэн айлын хөвчөг автер очие гээд маш хурдан очдог. Тэрнтэй л адилхан юм болдог. Тэгэхээр дуу хоолойг мэдхийн тулд та Библийг заавал унших ёстой. Бурхан өөрийнхөө үгнээс зурж изээж ярьдаггүй. Жишээлбэл тамд үг хөөх гэсэн бодол орж ирж үг хөөх гэж байнга үгэлж байгаа бол эзнээс юусоо биш. Яагаад вэ гэж юу? Иохан 3:16. Бурхан ертөнцийг үнэхээр хайрлсан тул цорын ганц хүүгээ өгсөн. Ингэсээр хүүд итгэж хинж мөхөхгүй харин мөнх амьтаа болох юм. Хэрв тийм төрийн дуу хоолой сонсчвол эзнээ бэлгсэн амьтаа болох гэж ирсэн. Би Иесус Христтэй би мөнх амьтаа чи надаас зайл гэж хөөстэй гэсэн үг. Тэгээ буруутгасан дуу хоолойнуудыг та байнга сонсдог бол depression буюу сэтгэл гутралын сүнс зайл гэс гадна spirit of anxiety савлдаг тэр сүнсүүдийг хөөн зайлуулж ин сэтгэл хөдлөл рүү дайрдаг бузар сүнсүүдийг хөөн зайлуулж ин гэж хөөхстой. Тэгээд бидний үгээр тулалдах хэвээр. Эзний үгээр тулалдана гэж яаж тулалдсан бэ гэвэл жишээлбэл буруутгал орж ил та чи арч байгаа амтан чи төрхөөсөл юм чи энийг хийж чадахгүй бизнесийг хийж чадахгүй гэл янз янзаар өгүүлж өгөх л да бүр чи хөөрхөн биш гэж хэлж магадгүй. Тэгвэл юу гэж хэлэх вэ гэхээр Бурхан өөрийн хүүгээ ертөнцийг яллахын тулд биш харин түүгээр дамжуулж ертөнцийг аврахын тулд ертөнц рүү илгээсэн билээ. Иесус Христ ертөнцийг яллахын тулд биш харин түүгээр дамжуулж ертөнцийг аврахын тулд ирсэн. Намайг ялалж байгаа буруутгач хүнсийг би хөөж байна гэдэл залбирх ёстой гэсэн. Тэр эзний үгээр тулалдна бид нар сүнсний сэдвийг өгсөн. Тэгээ сүнсний сэдвийг гартаа барихын тулд байнга хэрэглэдэг ишлүүдийг бас өөрчлөж хэрэг болдог ишлүүдийг бас цээжлэх нь зүрхэн зүйтэй. Гэтэ заавал бас цээжлэхгүй байлаа гэж бодоход нэг хүн байсан л да. Сайн цээжилж чадахгүй тэгээд би уншихаар чөтгөр шоолоод байсан гэж хэлсэн. Тэр ямар хамаатай шоолж өсөн ч гэсэн хамаагүй эзний үгийг гаргаж ирээд чангаар уншиж хөөстой гэж хэлсэн. Би заримдаа ишлэгийг уншуулж хүмүүсийг цэвэрлэжсэн тохиол маш их байдаг. Яг Библийн уншилтыг түр чангаар уншаад л чөтгөрүүд гэд орлоод л гардаг. Бурхны үг үнэхээр хүчтэй шүү. Тийм учраас тэрийг уншноо, цээжилж хэлнэ. Хүч нь ерөөсөө алга болохгүй. Тийм учраас тэр дамжуулж байгаа сүнсийг ч гэсэн хөөх хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр эзний үгээр тулалдаг дайчин болоосоо гэж хүсмээр байна. Тэгээд үнэхээр Библийн үгийг уншсан дараа Бурхны хэлээгүй юмнуудыг та үнэхээр өөртөө авч буруутгаж өөрийгөө буруутгаж болохгүй. Тэр бол маш чухал шүү. Тэгээд толгойд байгаа тэр буруутгалын бүх юмуудыг бүгдийг хөөх ёстой. Тэгээд эзний үгийг уншдсан маянда өдөр бол уншдсан услаалал ургадаг цэцэг ургадаг шиг та ургах болно. Тэгээд үржимж гэсэн ургах болно. Тэр аяндаа өөрөө дотор хүн хүчтэй болцохоор Бурхан юу ярьсан, юу яриаггүй бүгдийг ялгадаг болчихно. Тэгэхээр санаа зовлтгүй. Тэгээ заримдаа би буруу юм ч юм уу ярьлаа гэж бодоход Бурхан тэрийг бас ойлгоно. Санаа зовлтгүй шүү. Питер дандаа л тийм асуудлууд гаргадаг байсан. Тэглээгээд Бурхан Питер тайртай хэврээлсэн. Үнэхээр түүнийг бас хэрэгэлсэн байгаа шүү. Тэгэхээр би одоо ийм тийм гэж өөрөө анхаарлаа өөр дөрөө тавих нь өөрөө аюултай зүйл. Бодох ёстойгоос илүү бити өөрийгөө бод.
анхаарлаа Есүс дээр тавих тун. Назарын Есүс Христийн нэрээр таны оюун бол руу дайрж байгаа бүх бузар сүнсийг би хөөн зайлуулж байна. Та үнэхээр та сүнсээр ялгах болтугай. Хин бурхнаас хинж төрөөс бузар сүнснээс гэдгийг ялгах болтугай эзэм. Назарын Есүс Христийн нэрээр залбирч нүд чихэн нэгдэх болтугай. Халелуя. Иесус